Ухаан одогтой холбоотой архивын материалыг хууль зүйн сайд Алтан гэрэл 5 сарын 4-нд бүтэн сая өдөр нөө. Тийм байх шүү. Бүтэн сая өдөр постлоод би бас өөрийнхөө пэйж дээр тавьсан. Тэгээ энийг бол монголчууд бүгдээрээ үзмээр юм байна. Яг л энэ хэдийгээр албан хэрэгцээ гэж байгаа боловч энэ бол одоо зөвхөн улсын хурлын гишүүдийн мэдэх ёстой юм биш. Бүх монголчууд мэднэ. Яг л бүгдээрийнх нь хувьцаа энэ компанид байгаа учраас. Тэгээд би энийг бас олон нийтийн хүртэл болгоё гэж бодсон. Тэгээ энэ нэгдүгээр хотын одоо энэ тал хувь нь 1930-аад оноос эхэлсэн архивын бичих баримтуудын хоолбор байлаа. Хайгуул яаж эхлэв, хэн доктор нөөцийг хэлж ингээд баахан протокол тэр үеийн дарга сайдрын нэр голцоо орс хэлээр ингээд архивын баримтууд байгаа. Нөгөө нэг машин, нэг портер цаас гэдэг чинь одоо энэ гарчгууд нэмэр л да. Стратегийн ач холбогдолгүй стратегийн орд болох тухай ингээд төр засгийн шийдвэрүүд байгаа. За буцаан авахтай холбоотой нэг хэсэг байгаа. Улсын хурлаар хилцүүлээгүй баримтууд, тэгээ энержи ресурс компани тухай санхүүгийн баримтууд гэдэг ингээд энэ хоёр бат номонд одоогийн засгийн газар оюун эрдэнэ юм уу Алтан гэрэл сайдын нэгч үнэлгээд өгнөлт байхгүй байгаа. Тэр хоёр нөхөр юу хийсэн гэхээр асуудлаа их хурлд оруулах гээд их хурлын гишүүдийг мэдээлэлээр хангаж өгч байгаа юм байна. зөв. Тий. Тэгээд та чиний асуултанд буцаж ороход одоо энэ талбай дээр болоод байгаа юм чинь анх удаа болж байгаа юм биш. Алтан гэрэл сайд бүтэн сая өдөр энийг постлол 3 дахь өдөр гэхэд энэ номыг гишүүдийн гар дээр хүрээл 4 дахь өдрөөс эхлээд энэ дайралт эхэлж байгаа. 18 наснд хүрсэн 20 эдтэй ч хүүхэд байлээ шүү дээ. Тэгээ хууль зүйд бол эцэг гэхээсээ тасраад өөрийн орлого морлоготой болоод тэр хүүхдийн орлого зарлага бол одоо монголчуудын санаа зовоод тэр нь засгийн газрыг унгаахад хүрэхээр юм биш байгаа. Тэгээд тэр бол шалтгаан байгаа. Жинхэнэ шалтгаан нь энэ хоёр номыг гишүүдэд хүрээд гишүүд энийг уншиж үзээд тэгээ энэ гишүүд дотор ч хэдэн 10 МСС сонгуулийнхаа хандвиг авсан нөхдүүд байгаа шүү дээ. Тэр хэдэн буцааж МСС рүү ярьсан юм шиг байгаа. Биднэрт ийм ном тараалаа. Тэгээ энэ номыг уншаад үзэхээр яа харахгүй энэ улсын хурлаар ороод бид нар ухаан удгийг улсад ав гэдэг коноптох нэ. Одоо яа харахгүй улсынх байсан юм байна. Яа харахгүй өн төлбөргүйгээр өөртөө ч очсон юм байна. Би бол коноптож чадахгүй гэхээр одоо МСС-ийн ийм бодож олж шít. Улсын хурл руу оруулахгүй байхын тулд засгийг унгаахын зүйтэй юм байна. Тэгээ засгийг одоо ухаан удгийг авахгүй лээ гэж жагсаал хийвэл хэн ч ирэхгүй штэ талбай дээр. Тэгэхээр ерөнхий сайдын хүү бэр болох гэж байгаа тэр хүмүүсийн тансаг хэрэглээгээр хөндөх нь өөрөө амар байгаа. Энэ жагсаал бол анхных биш сүүлийнх биш. 2015 оны 4 сард 5 би МСС илбэгдэрж сайхан бэлэг шинхаа нарыг өгөөгүй. Тэгээд 2015 оны 1 сараас эхлээд 2016 сонгуулийг дуустал ингээд 2 жилийн турш гацаагч муцаагт инкол догцор могцор одоо сар болгон байна уу 7 хоног болгон жагсаал болдог байсан. Янз бүрийн гүтгэлгээр. Тэгээд их хурлын даргаыг огцруулахад хэцүү л дээ. Ядж яхад 40 гишүүн надтай нийлээд эсэргүүцсэн. Гараа үсгээ зураад яатсан. Тэгээд их хурлаар тэр үеийн улсын хурл бол баялагийнхаа төлөө байсан байна. Тэр үеийн засгийн газар ерөнхийлөгч хоёр нь баялагийнхаа эсрэг одоо МСС төхөхийн талд байна шүү дээ. Одоо байран солигдоод засгийн газар хууль зүйн сайд ерөнхий сайд нар ухаан удаа буцааж улсад авах гэдэг. Тэгээ улсад авах үндслээ ингээд гишүүдэд тараахад нөгөө ухаан удаа хураалах гэж байгаа нөхөр чинь зүгээр сууж болохгүй шүү дээ. Ямар ч амтан атриш татгахаар тэгээ атирчаан хатгарч байгаа нь одоо ерөнхий сайд огцроод хууль зүйн сайд Алтан гэрэл хоёр гишүүн болоо хувирчих юм бол ухаан удгийн улсын хурлд оруулах хөнгө болчих гээд байгаа байхгүй. Асуудал нь цааш явахгүй шүү дээ. Ер нь тэгдэг. Асуудал нь ч ингээд зогсно гэсэн үг. Тий. Тэгэхээр улсын хурлын
талаас илүү гишүүд нь МСС-с хандив авцсан. Тэгээд коноптохоор одоо сонгогчдынхаа өмнө шившиг болох гэдэг. ийм өмнө эсрэг коноптоход хэлсэн. Ааха. Дахиж сонгогдохгүй тий. Тэгэхээр цорын ганц арга нь энийг оруулахгүй байхад бол засгийн үнэ гайх. Яг хоо манай үед бас ухаан удаг одоо энэ 5 толгой бортыг одоо бүх 5 толгой шүү дээ бүтнээрээ өгөөгүй төлөө бол 2 жил муулсаар байгаад тэгээ арчсан намыг одоо сонгуульд ялгадуулах нэг үндэслэл болж шүү дээ. Арчсан намын нэг хэсэг нь баялгаа хулгайчуудад өгье, нэг хэсэг нь өгөхгүйгээд тэгээд сонгогчдын өмнө очихдаа арчсан нам чи 2 урагдаад очлоо шүү дээ. Ганц хоёрын урдныг сонгож аваад нүдэд дагаагийн шалтгаан бол энэ ухаан удгаа өөр юу ч биш ээ. Бусад амар ойсголон хуралсах одоо 126 гишүүнийхээ хүүхдүүдийнх нь юу хийж явааг нүдүүл яадаг. Энэ ухаан удаг чинь 2008 онд хувьд очиод одоо хүртэл ухаалын орлого болуулна шүү дээ. Тэгээ энэ оюун эрдэнэ алтан гэрэл хоёроос өөр хүн хөндөхгүй байгааз саяын сонгуулиас эхлээд тэгэхээр бус нь бүгдээрээ МСС-ийн талынхан гэсэн. Одоо дахиж энэ баялагын сангаа ариужуулах засаг бол гарахгүй. Яагаад та яагаад тийм итгэлтэй? Одоо болох гэж байгаа хүмүүсийнх нь ярьж байгаа юм харал та. Хин болох гэдэг. Гүмэдгүй нардын намын сайд дээр бүгдээрээ болох гэдэг юм шүү. Ааха. Төгөрөг нуурыг ярьж байгаа учрал байна. Эдгээр бүгдээрээ хийхгүй гэдэг нь ойлгомжтой байгаа. Би оюун эрдэнэ сайд одоо сайтаа хүүхдийн 100% гэсэн гэж хизээч яриаггүй. Тэр бол угаасаа буруу. Хэрвээ оюун эрдэнэ хүүхдийг шалгаж байгаа бол бүх сайдын хүүхдийг шалгаж зүгээр л гараад ирнэ. Тэгэхээр энэ шалтгаан бол энэ том одоо хэдэн зуун ихний төгрөгөөр яригдах одоо монголчууд бүгдээрээ баян болох ёстой болохоос ганц од жаргал ухаан удгийг аргалж аваад олон жилийн өмнө цаашид аргалаад ингээд дуустал нь явах гэдэг шүү дээ. 10 жилийн өмнө их хурлын дарга арчсан намын дарга гэж сонгуул орлоо. Тэгсэн. Тийм. Тэгэхэд хүмүүс юу гэж бодсон гэхээр том төслөө явуулаагүй энэ бол буруутай нэг гэж ойлгосон байгаа. Одоо сурталчилгуул гэж ингээ 2 жилийн турш МСС одоо хичнээн 100 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгээ элбэгдэж сайхан бэлэг 2 том төслөө явуулах хэвээр том төслөө явуулна гэдэг нөгөө хаалтны цаана хөшигний чинь цаана 5 толгоогоо бүгдийг өнгөө өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр би 5 толгоо өнгөө өгөх гэж тэд нар энийг өнгөө авч хулгай хийх гэж ингэж яриад миний ярьсан яриа сонсогдохгүй. Одоо Монголын өнөөдөр бүх инфлюенсерүүд бүх хүмүүс МСС-с мөнгө аваад ерөнхий сайдын хөлт буруу гэдээ яриад шүү дээ. Буруу гэдээ яриад байгаа чинь том төслөө явуулах гэдэг 10 жилийн өмнө хөшгтэй яг адилхан байна. Буруу. Тухайн үед ч хүмүүс том төслөө явуулах нь буруу гэж бодсон шүү дээ. Бас л зөв бодлоо шүү дээ. Гэхдээ энэ хөшгөний цаана юу байна гэдэг нь чухал болохоос том төслөө явуулъя гэдэг 10 жилийн өмнөх хөшгөний ард 5 толгоогоо өнгөөх байсан. Тэрийг энэ 10 жилийн дотор хүн ойлгосон. Ягаад гэвэл өөрийнх нь данс руу мөнгө ороод ногдол ашиг ороод ингээд бодиттой болоод нь шүү дээ. Өнөөдөр 10 жилийн дараа яг ялгаагүй энэ зүгээр сууж чаддгүй нэг оюун эрдэнэ алтан гэрэл гэдэг нэг хоёр нөхөр ингээд ном хэвлээд ухаан удаг бол улсын юм чимаа гэдэг ингээд батлаад нь шүү дээ. Тэгэхээр наагур дахиад хөшиг татж байгаа. Ерөнхий сайдын хүүхдийн тансаглал гэдэг хөшгөний цаа ухаан удгаа алдахгүй байх. Одоо ордлого хийгээд нь шүү дээ. Тэгээ энэ хоёр л явчих юм бол одоо дараагийн ерөнхий сайд хэлнэ шүү дээ. Чи миний ухаан удгийг оролцсон ерөнхий сайд, хууль зүйн сайд хоёр огцхыг харлаа. Одоо энэ номоо буцааж ав. Би чадж байгаа биз? Тий, улсын их хурлд өргөн барьсан асуудлаа одоо суугаад гарын үсэг зураад явал би асуудлаа буцааж авлаа. Энэ чинь судлах хэрэгтэй юм байна. Бодоод байсан чинь одоо зөв ч юм уу буруу ч юм уу гэдэг ерөнхий сайдыг олдсон байхгүй юу? Номоо уншаад зөв талд коноптоод засахын үргэлжлэн явж болно. МСС хандивт авсан тэр олон зуун тэрбум төгрөгөө бодоод коноптож болно. Тэгвэл одоо улсын хурл тарсан дээр л дээ. Баялагын сангаа
авч чадна гэж бүгдээрээ ярьсан шүү дээ. Бүх нам. Тэгээд баялагын санд хийх гэж байгаа хамгийн том баялаг байна шүү дээ. Өнөөдөр орлого олж байгаа. Тэрийг баялагын сан гэдэг энэ том дадлгын сав шиг нэг уут бий болгочихлоо шүү дээ. Тэглээ. Энэ засгийн газар. Тэгээ одоо тэрэн дотор нэг хулгай талцсан юмудаа ингээд авич хийх гээд хамгийн ихний хийх гэж байгаа юм энэ. Энэ бол Алтан гэрэл сайд хууль зүйн хувьд ухаан ходог бол улсын хэмаа гэдэг нотлохорт нь байгаа. Одоо ингээд нөгөө дадлгын сав руу ухаан ходог гээд яг орохгүй явж исэн чинь гацаачлаа шүү дээ. Дундуур нь нэг гай гарч ирээд тэгээ ийм нэг гай дараад нөгөө баялагын сан руу орох гэж байгаа ухаан ходог гэдэг юм чинь төдөлцсөн шүү дээ гацаад. Уг нь ухаан ходог нь орчвол жилийн одоо хичнээн тэрбум их 100 их 80 төгрөг орох юм мэдэхгүй шүү дээ. Хичнээн ч одоо иргэдэд хуваарлагдах юм тийм. Хичнээн ч иргэдэд хуваарлагдах лавл бидний мэддэг тооноос хамаагүй илүү мөнгө байгаа. Тэгээ энэ нэг хоёр гайтай ном шалтгаан нь болоод тэр хүүгийнхэн тансаглал шалтгаан болоод ингээд одоо баялагын сан мартагдсан, ухаан ходог мартагдсан улс даяараа энэ ерөнхий сайдын хүүгийн тансаглал ярьж байна. Яар ерөнхий 126 гишүүнийхээ хүүхдүүдийг яар, их хурлын даргынхаа яар, ерөнхийлөгчийнхөө яар, энэ сайд нарыгаа яар, энэ яамны газрын даргынхаа яар бүгдээрингийн нүдэнд ил байна. Энэ Facebook гэдэг юм чинь. Instagram гэдэг юм чинь. Instagram гэдэг юм чинь. Тэгээд бүгдээрээ сайхан энэ бүх сайд дарга сайдныхаа одоо орлогыг бүгдээрээ хянцгаа. Тэрний төлөө авилгатай тэмцэх газар байгуулагч байгууллаа шүү дээ. Тэгээ энэ бол тустай асуудал. Энэ нэг баялагын сан руу орох гэж байгаа ухаан ходог гэдэг юмыг битээ зогсоочгоо. Энэ чинь гол асуудал. Тэр ерөнхий сайдын тансаглал бол дараагийн асуудал байхгүй юу? Яг одоо энэ бодогдож байна. Тэр асуудлаа бас хайж болохгүй. Нэгэнт хөндсөн дээр яагаад энэ 40 мянган хоом мэдүүлдэг төрийн албаа агчаас ганцхан ерөнхий сайдыг барьж аваад байгаа. Бүгдийг барьж авалтай. Тэгээ өөр хүүхдүүд нь одоо хэвийн хэрэглээтэй, тэрэн дотор нь бизнес мэдсийг амжилттай хүмүүс өндөр хэрэглээтэй байж болно. Тэрийг өгөөсөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр юу ч гэсэн энэ нэг хоом мэдүүлдэг 40 мянган хүнийхээ орлогыг бүгдээрээ шалгачих. Одоо шалгаж болдго юм байна шүү дээ. Тэгээ ерөнхий сайд нь нэг энэ баялагын сангаа ойлгодог, эндээс одоо бүх ард түмний очдог ногдол ашиг очих нь гэдэг хүн болсон учраас би дахиж ардын намд ийм хүн гарахгүй байх гэж бодож байгаа. Яг тэгвэл сүүлийн 35 жил гарсангүй шүү дээ. Хамгийн эхнийх нь ухаан удгийг оруулах гэхээр чи их хурл дээр засаг огцорч дээр тулж байгаа биз? Тэгэхээр дараагийнх нь орохоор яах вэ? Одоо тэг яах вэ? Одоо ингээд нэг юм чөтгөрийн төрөлтөд ингээд яваадах юм уу? Та юу гэж бодож байна? Одоо энэ улсын хурлын гишүүд бүгдээрээ л ард түмнийхээ төлөө ажиллана гэж гарч ирсэн энэ ажлаа хий. Тэр ерөнхий сайдын хүүгийн тансаглал бол тэр АТГ-ийн одоо өөр газруудыг хийх ажил. Социализмын үед газар дээр байгаагаа бид нар маш сайн судалсан юм билээ. Одоо ингээд 97 оны ашигт мултамлын хууль, дараагийнх нь 2000 хэдэн онд гарлаа. Тэрний дараагийнх нь 8-аас 12 оны улсын хурлын үед гарсан. Ингээд нэг 3 ашигт мултамлын хуультай байгаа. Ингээд нэгийг хүчинг болгоо яваад байна шүү дээ. Тэгээ энэ бүх ашигт мултамлын хууль, энэ дэлхийн нийтийн ашигт мултамлын хуулийн нэг үндсэн зарчмууд байна шүү дээ. Хаан ч өөрчлөгддөггүй. Газрын баялаг байна. Тэр баялагийг олсон хүн өөрөө ашиглаж болно. Эхлээд чи хайгуулын лиценз авдаггүй ч олоод бүртгүүлдэг хүн байна. Дараа нь ашиглалт бол гээд. Тэгээ Монгол улс бол яг энэ зарчмаар социализм үеийн хуульч тэр социализмаас дөнгөж одоо зах зээлийн нийгэм рүү шилжээд 97 оны хуульч тэр дараагийнх нь бүгд яг адилхан зарчимтай байна. Чи хайгуул хийх гээд өргөдөл гаргаж болно. Тэгэхээр энэ ашигт мултамлын газар гэдэг газар бол чиний өгсөн өргөдөл энэ газрын судлагдсан байдалтай ямар үгдийг шалгаж хоосон байх юм бол өгнө. Чи одоо хиймэлтэй билээ шүү дээ. Тий. Чи одоо нэг координат зааж өгөө очиж шүү дээ. Өвөрхангай аймгийн Нарийнтэл сумын
тэдгээр огийн нутаг тэнд нэг 5 газар би одоо алт хайх гэсэн ингээ очлоо. Тэгэхээр ашиг малтмлын нөхөр одоо энэ бүх гар үлийн өсгдөг байгаа шүү дээ. Жаргал сайхан гээд тийм ээ лээ. дарахтай байсан. Манай үед одоо 96 сая оны хооронд тэр нөхөр шалгаж үзээд архив үзээд одоо энэ архивыг үзэх нь шүү дээ. Ингээд наадах чинь социализмын тайвал хийсэн байд. Нөөцийн тогтооцсон юм байна. Нөөцийн тогтооцсон. Би чамд энд өгөхгүй. Чи дахиж иргээл явуулчих. Чи дахиж очиод ямар ч хайгуул хийгээгүй нөөц тогтоогүй газар олж болно. Монгол улсын нийт судлагдсан нөөц бол 10% биддэг шүү. Тэгэхээр тухай тгээгүй юм билээ л дээ тий. Чи 90% дээр нь очиж хайгуул хийж болох байхгүй юу? Гэтэл 5 толгой ордыг тэр жаргал сайхан өөртөө авахын тулд тэр нэг найзтай өгөөд энэ дээр бүгд байлаа шүү дээ. Бат сайхан гэ найз нь 5 толгой авъя гэхээр тэг энэ хоосон газар байна гэж өгцөн. Тийм ээ. Тэр нь өөрөө хууль зөрчсөн байхгүй юу? Mineinfo гэдэг компани. Тий, тэр компани нэр яг гол нь явж жаргал сайхан буцаад очсон мэлээ шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол албан тушаалын гэмт хэрэг байгаа юм. Тэгээ ийм хулгай амийг од жаргал авчаад өөрийнхөө юм шиг яваад байгаа нь хулгайлагдсан бараг бол хулгайлагдсан мэдээд эзэнт нь өгдөг шүү дээ. Чи машина хулгайд алдлаа. Хин нэг хүн зарчлаа. Тэг зарсан хүнээс нь очиод миний машин гээд гэрчлэгийг үзүүлэхэд чамд өгдөг үстэй. Тэгээ яг тэр шиг процесс ухаан утга дээр явахгүй байгаад л гол одоо учир нь болчиход байгаа. Одоо энэ социализмын тайгуул хийгдсэн тэр 39 байна уу, 49 байна уу, 109 байна уу ордуудаа бүгдийг нэг баялагын саналгаа авчирч хийгээд авах хэрэгтэй. Ягаад гэвэл хайгуул хийгээд нөөц тогтоогоод тээзүү хийгээд үйлдвэр байгуулахад бэлэн болсон ордуудаа өнгөө өгсөн байхгүй. Энэ чинь улсын өмч. Би одоо өмч өвчлөлээ хийдэг төрийн өмч орон дарга 2 удаа хийлээ шүү дээ. Тэгээд бүх юмыг дуудлагаар зардаг болсон. Үйл хөдлөх хөрөнгийг урд нь бол зүгээр л авчдаг байсан шүү дээ. Танилтаа бичээл өгчдөг байсан. Тэгээ тэрнтэй адилхан энэ социализм үзний хайгуулаа дуудлагаар зарах хэрэгтэй байсан. 5 толгой ордыг дуудлагаар зарна. Эхний дуудлага худалдааны үн $1 эсвэл Эрдэнэс 5 толгой шиг өөрөө ашиглаа явах боломж байгаа. Улс өөрөө. Аль нь ч олно. Гэтэл энэ $1 дуудлагын худалдаа эхлэх ёстой 6.1 тэрбум тонн одоо нүүрсийг зүгээр жаргал сайхан гэдэг дарга хувьдаа л авсан байгаа байхгүй. Тэгээ хэрхэн яаж хувьдаа авсан социализмууд яаж хайгуул хийсэн энэ бүх түүхийг нэгээ ил болгочоор хамгийн их айсан юм энэ МСС сүүлийн 30 жил болоо 2015 оны 4 сарын 6-нд намайг үг хэлж Эрдэнэс хамтлагаа авч үлдэхэд нэг айсан баг. Хоёр дахь нь энэ. Хоёр дахь тохиол 5 сарын 4-ний бүтэн сайд алтан гэрэл сайдын фэйсбүүкийг хараад ухаан алдсан баг. Тэгээд 5 6 7 гэдэг гишүүдийн гар дээр хүрэх хүртэл ингээд нөгөө зохион байгуулалтаа гүтгэлгээ ажиллаж явж шít. 10 жилийн өмнө болсон тэр олон жагсаал цуглаан гүтгэлгнээс би огт айлгүйгээр Эрдэнэс хамтлаг улсад үлдээсэн. Эрдэнэтийн муу адил. Авар дунд нь арчс нам ялагдсан. Ягаад гэвэл арчс нам сонгуульд орохдоо нэгдмэл орох ёстой. Баялгаа хулгайчуудад өгнө гэдэг нэг арчс нам, өгөхгүй гэдэг арчс намын дарахтаа нэг хэсэг ингээд арчс нам чи хоёр нам шиг харагдаад байна шүү дээ. Өнөөдөр ардын нам ялгаагүй. Одоо ардын намын бүлэг дээр ерөнхий сайдыг огцор гэж хэлж байгаа хүмүүс бол МСС-ийн хандаа бас улсууд л байгаа. 10 жилийн өмнө $1 тэрбум өрөнд орсон наад МСС чинь. 10 жилийн өмнө. 10 жилийн өмнө. Тэгээ тэр өрөө дарах цорын ганцхан арга нь энэ ухаан удгаа барьцаалаад $1 зээлчихгүй юу? Ухаан удгийн хувьцаа биш үү? Энержи ресурсын гадаадын. Тэр нь зээлийн барьцаа болоод $1 зээлээд тэгээ баахан наригсан байгаа юм. Энэ тэнд лиценз аваад үл хөдлөх хөрөнгө аваад ингээд. Тэгээ нөгөө мөнгө төлөх болсон чинь чаддгүй. Тэгэхээр бид нар ухаан удаг бол 5-1 нэ. Үлдсэн нь 4-5-4-ийн 80 дэрья. За. Тэгээ миний өрийг цайруулна гэхээр нөгөө хэцтууд нь тэгнэ гэд. Тэгж ихэлсэн операц واخгүй юу? 10 жилийн өмнө. 10 жилийн өмнө. Одоо 10 жилийн дараа эдний өвөр 300 сая болж буурч 350 сая эсрэг ухаан удаг нь байна шүү дээ.
Тэгэхээр ухаан удаг нь улс авчихад 350 саяхаа долларт юу өгөх вэ? Энэ одоо юу өгөх вэ? Мөнгө байхгүй. Биш MCS бусад хөрөнгө өгнө шүү дээ. Одоо United юу Монголд бусад компаниудаа юу? Бусад компаниуд хөрөнгө хамгийн хураалах гэдэг шүү дээ. Тэгэхээр наад хэд чи ингээд боломж хаагчаад байгаа маа. Ухаан утгаа хурааж авдгаараа аваа. Наад санхүүгийн буруу юм хийж улсын хөрөнгийг барьцаасан улсууд хувийнхаа хөрөнгөөр зээлээ төлнө. Ухаан удаг улсыг болох ёстой. Эрдэнэс 5 дахь толгойн болоод явна. Тэрний чинь нотлох хөрөнгөийг та хоёр их сайн бүрдүүлсэн байна. Би энэ засгийн газар бусад сайдрыг ярихгүй шүү дээ. Хоёрыг ярьж штэ. Тий. Туваа муу болвол энэ ажил тэр оролцож байгаа мэдэхгүй. Уг нь тэр алтан гэрлээс илүү өмнө явах хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр би нам харгалзаж яриаггүй. Энэ ажлаа дуусгаа. Наад чи ингэдэг юм аа угаасаа. Өрөнд орохоор гүгээд ирдэг. Одоо ажиглалын өөрийг улс төлөх ёсгүй шүү дээ. Танил технологи явж штэ те. Бүх юм нэвээрээ. Яг ингээд циклдэл яваад байгаа.